Сайн бацгаана уу бүгдэнд нь өнөөдрөө имэд. Өнөөдөр та бүхэндээ ингээд уулзч байгаадаа таатай байна. За миний хувьд гэх юм бол би нийтдээ 7 жил сэтгэл зүйн чиглэлээр суралцаа судлаад явж байгаа. Одоо сүнслэг замнал руу ороод ер нь 6 дахь жилдээ болж байна. Тэгэхээр энэ нэрийг даалт тухамсаар бясалгал зэргийг судалсан, суралцсан. За дээрэс нь өөрөө бясалгалын багш хийж байсан туршлагатай дээрс нь тарот уншигч хүн байгаа. Та бүхэн маань миний одоо YouTube сувгийг мэдчих байгаа бол Кристал тарот гэд би өөрийнхөө тарот уншлага хийдэг YouTube сувгтай. За энэ YouTube сувг дээрээ бас ингэж цаашдаа хичээлүүдэд ороод явах болно. За миний өнөөдрийн ярих сэдв маань бол арай өөр. Энерги гэж юу юм бэ? Энерги яагаад бид дээш нь байлгах ёстой юм бэ? Энерги хэрвээ доошлох юм бол бидний амьдралд ямар асуудлууд үүсэх вэ гэх зэрэг илүү амьдралд ойр та бүхэнд маань илүү ойлгомжтой байх үднэс тайлбарлая, бас ойлголт өгье гэсэн үднэс энэ сэдвээр ярилцахаар одоо бэлтгэсэн байгаа. Тэгээд дараагийн удаа би яг өөрийнхөө энэ сүнсний замналд яагаад орох болсон, би яг яаж ингэ сүнсний сэрэлтэнд орсон те. Тэгээд даалт тухамсар гэж үеийг тэр хичээлүүдэд ороод явах болно. Өнөөдөр бол яг энергихийн талаар ярилцчихъя. Хүмүүс маань одоо ингэж үзүүлж байгаа ч юм уу те. Дараад уншлага хийлгэж байгаа. Дээрэс нь нийгмийн маань өөрсдийнх нь үзэл бодол хүлээж авч байгаа өнцөг. За бусд хүмүүсийн нэг ойлгуулж байгаа магадгүй ойлголт нь жоохон хэд туйлширсан буруу өнцөг рүү бас явж байна уу да гэсэн ойлголтыг би бас өөрөө авсан. Яагаад гэхээр орж ирж байгаа хүмүүсийн маань үзэл бодол нь арай өөр байгаад байна. За энерги дэвшлүүлээ гэхээр яадаг вэ гэхээр нэг лаврын авч шатаагаад эсвэл ном уншуулцдаг тийм энергийн засал хийлгүүлждэг. За тэгээд ламбуудаар очиод ямар нэгэн засал ном хийлгээд тэгээд өөрийнхөө энергийг дэвшилсэн байгаа. Би одоо ингэж энерги дэвшилсэн байхад яагаад юм үнтэй ухраад байна. Би уг засал номоо хийлгээд байдаг гэд яриад байдаг. Энерги гэдэг маань юм биш ээ. Тэгээ гаднаас ямар нэгэн хүн танд орж ирээд засал ном хийгээлээ гэд таны энерги бас дэвшилдэг гэсэн үг биш. Үүн дээр таны итгэл үнэмшил гэсэн юм давхар ажиллаж байдаг. Та ямар ч итгэл үнэмшилгүйгээр одоо очиод нэг ламбуудаар очиод засал хийлгчээ тэгээд миний энерги дэвшилчин, миний амьдрал сайжирчин гэж бодож бол тэр шиг бодлоо юм гэж байхгүй. Тэр 5 сая байна уу 10 сая байна уу ерөөсөө танд нөлөөлөхгүй гэсэн үг. Тэгэхээр бид энерги хэрхэн дэвшлүүлэх вэ? Энерги яагаад өндөр байлгах хэрэгтэй юм бэ гэдэг юм бол энэ бол бие махбодоор ярих юм бол таны нөгөө нэг бие физиологи ядархаар яадаг үлээ. Энийг одоо ойлгочих хэрэгтэй. Та бие физиологийн хувьд ядарсан, амраагүй те, стресстэй. За дээрэс нь одоо өвчнөд ороосон ч юм уу. За нэг бол ингээд эрүүл чирэг бус те. Шимт хижээлээ алдсан. Ийм бие физиологитой та ямар нэгэн ажлыг амжуулна, эсвэл ямар нэгэн ажлыг хийнэ гэдэг юм бол худлаа штэ. За яг хийж болно. Гэхдээ хажууд нь өөр нэг хүнийг жишээ татаад авч үзье. Бие физиологийн хувьд эрүүл чирэг, тасгал хөдөлгөөн байнга хийдэг, ирч хүчтэй, стрессгүй, унтаж амардаг, амьдралын зөв хэмнэлтэй. Ийм хүн таарийн тэр нөгөө нэг ажлыг зэрэг хийхэд хинэн илүү чадамжтай тэр ажлыг хийх вэ? Хинэн илүү ажил дээр амжилт гаргах вэ? Яг эмүүнтэй адилхан бидний дотоодын тэр энерги, ирч хүч, за дотоод сүнсний чин дээр энергийг ер нь энергиэрээ бас ингэж ойлгох хэрэгтэй байгаамаа. Зөвхөн бие дээр анхаарах биш, бид бүхэн сүнсний чадвараа өндөр байлгах, сэтгэл зүйн хувьд одоо нэг юм эрүүл саруул байна гэдэг чинь маш чухал. Одоо сүүлийн үед ярьж байгаа шүү дээ. Сэтгэл зүй ер нь таны өвчлөлийн 99% сэтгэл зүйгээс баг үүдэлтэй байгаа. Тэр хүмүүс маань үүнийгээ мэдэхгүй дотоод сэтгэлээ ангаахгүй, дотоод сэтгэл дээрээ арга хэмжээ авахгүй, сэтгэл зүйн байдал нь маш их асуудалтай, сэтгэл гутралтай, депресстэй, стресстэй тэгчээд нөгөө гадаад байдлаас өөрийнхөө өвчлөлийн шалтгааныг хайгаад байдаг.
гол төвчрээд байна, ходоод цэнграад байна гэж ходоод биевчээр гүгээд идэг. Яг сууршилтхан гэдэг юм бол стрессний гаралтай ходоод цэнгэрсэн асуудал байгаа тухай. Тэгээ ийм зүйлүүдэд бид нэр яг ингээд ойлгоод ирэх юм бол амьдралын яг энэ нэг нарийн утга учираа ойлгоод ирэх юм бол бус зүйл нь бол аяада маш амархан болчдөг. Мэдээж таны сэтгэл зүй ингээд асуудалтай байх юм бол тань дээр маш олон зүйлс их тохиолж ирнэ. Толгой өвдөн, за зүрх өвдөн, хоолой өвдөн, ходоод өвдөн. Ходоод нь өвчлсөн болохоор яг хөө тэгэл хоол боловсруулах эрхтнүүд бүгд муудаж нээлэг цөс бөөр гэд тэ. Тэгээд би физиологч давхар ирч хүчгүй болно. Ирч хүчгүй дархлаа унсан би чинь дахиад бүх төрлийн хүчлэлийг өөрлөгөө татаж эхэлнэ. Ийм байх нь. Тэгэхээр бид бүхэн өөрийгөө стрессгүй, өөрийнхөө нөгөө сэтгэл зүйг илүү өндөр, энерги өндөр байлгахын тулд бид юу дээр илүү ажиллах хэрэгтэй вэ гэхээр бясалгал хийх хэрэгтэй. Хамгийн зөв бол энэ байдаг. За эсвэл йог хийж болно. Бид сэтгэл зүгээ ингээд төвшин амгалан одоо цагтаа уршиж байж энерги маш өндөр түвшинд байна. Тэгээд ирээдүгээ бодоод самгардаад өнгөрснөө бодоод хар усаад гомдоод ийм үед та бүхэн маань хизээч энерги дэшээ байж чадахгүй, энерги өндөр түвшинд байж чадахгүй, өвчлөлгүй, стрессгүй байж чадахгүй. За амьдрал дээр авч үзэхэд ер нь ийм л энгийн байдаг байх нэ. Тэгэхээр энерги дэвшүүлэхийн тулд бид бүхэн өөрийнхөө сэтгэл зүй дээрээ маш их анхаарах хэрэгтэй. Сэтгэл зүгээ аль болох амар амгалан тайван байлгах хэрэгтэй. Дээрс нь өөрийнхөө нөгөө нэг яг одоо би яг энгийн одоо бясалгал хийдэггүй ч юм уу те йога хичээлэлдэггүй ийм хүмүүстэй хандаж эхлэхэд амьдралаа айлуулах амар тайван газаршралтай байлгахын тулд та бүхэн сэтгэл зүйгээ нэг төвшөнд нь ингэж барьж явах хэрэгтэй. Тогтвортой байлгах хэрэгтэй. Тэгээд та бүхэн маань энерги дэвшлүүлээд байнга сэтгэл зүйч тогтвортой байгаад аз жаргалтай байгаад амар амгалан байгаад ийм болоод ирэх цагт энерги чинь дагаад өсөөд энерги хөцгөр яадаг вэ гэдэг юм бол амьдралын чанар чинь дагаад өснө. Нөгөө бусдыг өөрчлөхийг хүсэх юм бол тэ амьдралаа өөрчлөхийг хүсэх юм бол өөрчлөлтийг өөрөөсөө хийгээ эхлэе гэд байгаа маань ийм очиртай юм аа. Та өөрчлөгдөж эхлэх юм бол дагаад таны хүрээлэл өөрчлөгдөж эхэлнэ. Яагаад гэхээр таны энергийг маань ингээд өндөр түвшинд хүрэх тусам таны энерги маань ингээд өндөр түвшин рүү явахаар яадаг вэ гэх юм бол тэр хэмжээнийхээ энерги зүйлсийг та татаж эхэлдэг. За жишээ нь би та бүхэнд яриа л да миний энерги одоо доор байна гэж бодъё. Энерги доошлсон үед яах вэ гэхээр би сэтгэл санаагаар унана. За магадгүй ингээд сэтгэл санаагаа дээшлүүлэхэд тулд те сэтгэл готролд орсон сэтгэл санаагаар унцсан хүмүүс маань яадаг вэ гэхээр нөгөө арх угаал яваад байдаг баар сав паб юу гэдэг тэр болгоноор ирсэн явдаг. Тэнгүүд ийм хүмүүст мэр маань ямар хүмүүс ирж наалдаад байна гэдгийг та хэд маань энийг амьдралаараа хамгийн сайн жишээ татаад ойлгоорой. Яг л нөгөө нэг архичин байгаа тийм уйлсан, унжсан, гутарсан, гонсон хүмүүс төр маань яг тийм асуудалтай хүмүүст ирээд наалтчдаг. Бас л нэг амьдрал нь болохгүй бүтэхгүй асуудалтай үхэл хаагцал зовлон салалттэй. Тэгээ бас архит арсуудаг, тамхи татдаг нөгөө нэг аль болохгүй сэтгэл зүйн асуудалтай хүмүүс ирээд наалтчдаг. За тэгээд энерги маань дээшлээд ирэхээ цагт нөгөө нэг хүмүүс төр маань ямар хүмүүс ирэх вэ гэдгийг амжилттай, бүтээлтэй, аз жаргалтай, хүсэл тэмүүлэлтэй, зоригтой, мөрөөдөлтэй хүмүүс хүрээлэлд орж ирдэг. Энэ болохоор яагаад юм бэ гэх юм бол таны энерги өсөд байгаагийн хэрээр та амьдрал руугаа сайн сайхан хүмүүсийг, сайн сайхан зүйлсийг татаж эхэлж байна гэсэн үг. Тэгээд санхүүгийн хувьд ч ялгаагүй. Та өөрөө уналттай байгаа энергийн хувьд унсан, доройцсон ийм үед та хизээж санхүүгийн хувьд тийм хангалуун, аз жаргалтай, амжилт бүтээлтэй байна гэж бол байхгүй. За яг хэсэг хугацаанд ингээд нэг жоо амжилт үзүүлээ, мөнгө санхүү нь ингээд тогтворч тэгэнгүүт буцаал тэр аягүй хурдан гараад явчихдаг. Нэг зүйл болоод ингээд алдчихдаг ч юм уу эсвэл одоо энэ тэр яадаг вэ гэхээр энерги савлгаатай байгаа хүмүүстэй ийм зүйлс илүү тохиолдоод байдаг л да.
Энерги дэвшлэхээр гинт ингээд мөнгө орлого нөгөө нэг амжилт бүтээл сайн сайхан зүйлс орж ирчээд энерги буцаагаад ингээд бүр доош нь ингээд алтчихаар нөгөө хүмүүс маань байхгүй бол буцаал нөгөө нэг зам руу ороод ирдэг. Тэгэхээр бид бүхэн маань энерги дэвшлүүлсэн бол энерги яг ингээд дээр түвшинд барьж сурах хэрэгтэй байх нэ. Энерги ер нь ингээд байнгын дээр байлгах хэрэгтэй байна. За энерги нь бүр доошоо суусан хүмүүс дээр маань яадаг вэ гэхээр нөгөө нэг одоо бүр далд ертөнцийн зүйлс ингэж ороогдож эхэлдэг те бидний ингээд эргэн тойронд муу зүйлс байгаа, муухай зүйлс байгаа нөгөө нэг за хүмүүс маань сүнс бүгждгөр гэж яриад байгаа тийм зүйлстэй ингээд бүр холбогдож эхэлдэг байх. Доод ертөнцийн доод түвшний зүйлс таны амьдралд ингээд бий болж эхэлдэг ахны. Энерги маш их уналттай үед тэгдэг. Би бас нэг өөрийнхөө амьдралаар туулаад гараад ирсэн. Ер нь бол энерги унчаар яадаг вэ гэдэг юм бол маш их уналттай үед бол ер нь ингээд ядарсан, зүхэрсэн, туйлдсан үед яадаг вэ гэдэг юм бол нөгөө нэг айцтай болж эхэлдэг, сэтгэл зүйн түгшүүртэй болж эхэлдэг, аливаа зүйлс ингээл нөгөө нэг муу мухай зүйлс таныг эргэлдээд таныг ингээд хорлох гээд эхэлдэг. Яагаад ингэж байна вэ гэхээр таны нөгөө нэг бие махбод энерги хувьд сул байгаад байгаа байхгүй юу? Та тэр тийм зүйлсийн хувьд амархан олз байгаад байгаа. Эмзэг байгаа учраас таныг хорлох гээд байна гэсэн үг. Тэгэхээр нөгөө нэг муу мухай зүүдэлдэг байх нь амьдралд ч муу мухай зүйлс орж ирдэг байх нь хавдардаг байх нь тий бод боддорч харагддаг тохиолдол байна. Эсвэл хий юм сонсно. Таныг ингээд амраахгүй энерги чинь ингээд уламс хороод таныг ядраагаад байдаг байх. За тэгээд ер нь бол бүр ингээд доод ертөнцийн зүйлс яадаг вэ гэх юм бол таныг ийм өндөр аз жаргалтай тийм дээд түвшинд байхад дурггүй айлуулах таныг доош татаж ингэж тэр сул энерги чинь таны энерги хуулаад байж дуртай байх нэ. Тийм болохоор бид бүхэн амьдралдаа тийм муухай зүйлсийг амжилт бүтээлгүй аз жаргалгүй тэр зүйлсийг дуудахгүй байхын тулд бид бүхэн энерги өндөр байлгах нь хамгийн чухал зүйл байх нэ гэдгийг ойлгох нэ. Тэгэхээр угаасаа нөгөө нэг энерги доор байгаа хүмүүс маань өөрөө итгэлгүй, үнэмшилгүй, за аливаа зүйлд итгэх нь битгий хэл өөртөө ч итгэлгүй болсон байдаг. Өөртөө ч итгэхгүй, өрөөлдөж итгэхгүй, айдастай, төгшүүртэй, эргэлзээтэй амьдрал дээр ийм нөгөө нэг энэ бүхэн маань одоо айдас эргэлзээ, гуниг харуулсал, гутрал, гомдол, уян гашуу энэ бүхэн маань энергийн доод түвшинд байгаа хэлбэлцэл юм аа. Та бүхэн ийм хэлбэлцлийг өөрөөсөө цацруулаад байгаа үед та бүхний маань энерги улам доошлоод байх нь. Тэгэхээр энерги дээшээс үед яадаг вэ гэдэг юм бол та аз жаргалтай байна, амар амгалан байна, сэтгэл хангалуун байна, өөртөө итгэлтэй байна, өрөөлд итгэлтэй байна. Таны эмгтээлэг энерги, эргтээлэг энерги, аливаа юмыг бүтээх, тэр ирч хүч бүхэн зүгээр ингээд ундарч байдаг байх нь. Таны нөгөө нэг хүрдүүд маань өөрөө болоохгүй нээлттэй байдаг байх нь. Ийм цагт та бүхний маань хүссэн зүйлс бүхэн амьдралд нь орж ирдэг байх. За энерги бүр маш их өндөр түвшинд байгаа үед маань хүмүүс ер нь бодлороо бүх зүйлийг татах эсвэл ингээд айгүй гоё одоо дээд төвшинлөө бүр одоо гэгэрсэн хүмүүс маань ч юм уу те эсвэл одоо ингээд дээшилсэн энерги маш өндөр түвшинд байгаа хүмүүс маань зүүн цовинтойгоо холбогдож эхэлдэг зүү дээрээ мэдээлэл хүлээж авдаг өөрөө өөрийнхөө амьдралд аз жаргал ер нь бүх зүйлийг татаж эхэлдэг. Үүнийг ч гэсэн би яг амьдралаараа туршаад үүнийг ингээд суралцаад судлаад мэдээд ирсэн хүн байгаа. Яг өөрөө ингээд бясалгал хийгээд би маш удаан хугацааны туршид одоо гүн шатны бясалгал хийж байсан. Тэгээ яг өндөр түвшинд энерги өндөр түвшинд бүр өндөр түвшинд хүрээд ирэхээр яадаг вэ гэх юм бол зүүн савнтайгаа холбогдож эхэлдэг. Аливаа сайхан зүйлс ингээд өөрөө таны зам дээр гарч ирэлдэг. Зүгээр явж байгаад гинти мөнгө олох ч юм уу те. Эсвэл зүгээр би одоо нэг юу хиймээр байна. За би ийм зүйл хийгээд би энэ бодлыг ингээд зараад тэдэнд төгрөг олчихно. Тэгээд асуудалгүй зарчна.
Би бүр өөрөө ингээд энерги өндөр байх үед яадаг байсан бэ гэдгээр одоо дэлгүүрт ороод нөгөө хонжууртай хамгийн надад одоо тохиолдож байсан зүйл маань шууд гутлахж ичсэн. Тэгээ би энэ бол зүгээр ингийн жишээ. Үүнээс илүүтэйгээр одоо би хүссэн ажилдаа орно гэж ярьчихсан. Тэгээд ажилдаа орчдөг. Миний ярьсан хэлсэн бүхэн маань ингээд биелж байдаг. Та юу л бодож юу хүссэн тэр чинь амьдрал чинь орж ирэх зэрэг боломж бололцсон. Бүх зүйлийг энэ энергиээр татчихдаг тийм гайхалтай зүйл байдаг юм аа. Тэгэхээр та бүхэн маань энерги маш өндөр түвшинд байлгаж чадах юм бол тэр нөгөө нэг юу хүссэн 9 цагаан хүсэл болгоно нь биелнэ гэдэг чинь худлаа үг биш, зүгээр үнэхээр бодтой зүйл. Миний хувьд бол би амьдралын хамгийн доод зэг дээр ээж байж үтсэн, дээд зэг дээр ээж байж үтсэн, амьдралынхаа бүхэл туршлагаар өөрөө энийг судлаад ингээд суралцаад явж байгаа. Тэгэхээр та бүхэнд маань илүү ойр байх юм болов уу гэж бодож байна. Яагаад гэх юм бол би энийг зүгээр сурчаад, номноос уншчаад, эсвэл нэг хүнээр заалгачаад та бүхэнд ярьж байгаа юм биш. Энэ бүхэн бол миний амьдралын цэвэр туршлага байгаа. За тэгээд та бүхэн маань энерги болох өндөр байлгаарай. Өндөр байлгахын тулд та маань бяцлагаарай. Тэгээд йогоор хичээллээрээ сэтгэл зүйн хувьдаараа маш доктортой байх гэж хичээгээрэй. Өглөө болгоны гоё аз жаргалтай эхлүүлээрэй. Affirmation сонсоорой. За бас ер нь хажуугаар нэгээд туслах зүйлс юу байдаггүй гэдэг юм бол энергийн цэвэрлэгээ, гэрийн энерги яаж цэвэрлэх вэ? Лаагаар цэвэрлж болдог, давсаар цэвэрлж болдог. Өөрийнхөө ч гэсэн ингээд лаа хасааж өөрийнхөө энергийг цэвэрлж байх, орон гэрийн энергийг цэвэр байлгах тийм. Эсвэл гоё давстай баананд орох. Ер нь ингээд энергийн цэвэрлэгийг хийх маш олон арга байдаг. Энэ бүгдээс сонгоод ч хийж болно. Ингээ энерги дэвшлүүлээд өөртөө ихтгэлтэй болоод босмаа та бүхэн маань нөгөө гаднаас хүмүүсээс дэмжлэг авахд бас илүү ойр болж гэлдэг. Одоо нэг энерги засалж байдгийг юм уу, хүмүүсээр энерги засуулаад энергийн тэр нөгөө нэг цэвэрлэгээ хийх үед бол та бүхэн маань тэндээ улам ихтгэл үнэмшилтэй болцсон байгаа учраас та бүхэнд маань шууд нөлөөлнө гэсэн үг. За яг би бол яг энерги цэвэрлэгээ ийм зүйлийг өөрийнхөө энерги доор байхаа үедээ битээ аваарай гэсэн үг биш. Та бүхэн маань өөрөө үнэхээр гадны тусламж дэмжлэг хэрэгтэй байгаа бол өөрийнхөө сэтгэл зүй дээрээ өөрийнхөө энергийн түвшин дээрээ дэмжлэг аваад явхад хангалттай боломжтой байгаа. Тэгээд түүнийхээ дараа өөрийнхөө энергийг улам өндөр болгоод хичээгээд явах хэрэгтэй. За тэгээ бүгдэнд нь баярлалаа.